мэдээ үргэлжилж байна. Манай улсын энэхүү амын 18% буюу 650 мянга орчмыг 0-18 хүртэлх насны охид эзэлдэг. Тэд үл хайхрах, хүчирхийллээс гадна цахим орчноос үүдэлтэй сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгдсэн байна. Иймээс охидын эрхийн асуудлыг бодлогын төвшөнд шийдэх нь чухал байна. Автобусанд ер нь явж байхад ингээд шахталцаад мэдээж олон цай байгаа л та. Гэтэ ингээд шахталцаа явж байхад ингээд ер нь эмэгтэй хүүхдээ ингээд эмзэг бинд ингээд хүрчээд яг тэр хүнд ямар тусаж байгаа вэ гэхийн хооронд гэж бодохгүй уушлаарай гэж хэлж чадахгүй ер нь яг ингээд эмзэг бинд нь хүрчээд ингээд уурлах нь юм амар буруу гэж боддог. Ер нь тэгээд автобусанд ер нь бас их зөрчигдөг байхаа гэж бодож байгаа. Охидэрх бол сургуулийн орчинд бол ер нь нэлээд зөрчигдөж байгаа. Ер нь бол баг хаас яг л тодорхой хэмжээнд зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа. Одоо жишээ нь сургууль дээр одоо охидууд за яг юу хүмүүслээ гэж бодоход тий багшрын төрхийг үднүүд таях ч юм уу тиймэрхүү асуудлууд бол ерөнхийдөө нэлээ гардаг. Хүүхдүүдээгаа ингээд багаас нь сэтгэл зүгээр нь дэмжиж сэтгэл санааны хувьд ямар хөө байдалтай хүүхэд нь байгаа вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах юм бол хүүхэд багаасаа ерөнхийдөө ингээд өөрийн сэтгэл зүйн доктортой сэтгэл зүйн ингээд докторжоод тэгээд аливаа ямар нэгэн хүчирхийлэл болон дарамтанд өртгөөсөө өөрийгөө сэргийлээд явах юм шиг явна гэж ер нь боддог. Үйл хөдлөлөөрөө илэрхийлэхгүй ч гэсэн одоо харцаараа энэ охин яг юу өмссөн болоо ягаад ингээд багаас ингээд нүрээ будаад юм болоо гэж байгаа байдалтай хардаг штеп. Энэ яг ингээд хүүхдээ эрхийг зөрчиж байгаа юм шиг тэр хүүхдэд эвгүй байдал илэрхийлээд байгаа юм мэддэг. Тэр нь бас нэг байдлын кейс юм болоо гэж бодоод байна. Бид бэлгийн хүчирхийлэлд өртөх, үл хайхрах хүчирхийллийн золиосуулах, бусдад зодуулж бэртэх зэргийг л хүчирхийлэл гэж ойлгох нь илбэг байдаг. Гэвч охидын хэлж байгаа нийтийн тээвэрт биедэн санаатаагаар хүрэх, хувцас загвар, нүүр будалт гэж сонголтыг шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө сошиал шүүхээр орох зэрэг нь өдөр тутам тулгардаг бэрхшээл гэдгийг өсвөр үеийнхэн онцолж байгаа юм. Гэсэн ч бусадтай адил биш байсныхаа төлөө бусдын харц хил амаар шүүлгэх нь тэдний эрхийн зөрчил зөвхөн хаалттай хаалганы цаана биш хаасаагүй байдгийн тод жишээ болдог гэлээ. За тиймээс охидтой холбоотой уламжлалт, гендерийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тэдний боловсрал, эрхтгш байдлыг хангах, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хумсралах, насанд хүрэгчдийн үүрэг чухал байгааг онцолж байна. Өнөөдрийн өгж байгаа мессежүүдийг харахаар төрийн байгууллагуудаас тэр дундаа илүү юм хэцүү одоо нөхцөлөдлийн үед юм айдас зөксөн. Тэгээ багаас нь бид нар хүүхдүүдийг айлгаад дарамтлаад ингээд өсгөхөөр хамгаалж байгаа нэрийн доор харин энд гэмтээгээд байгаа юм шүү гэж би бодож байна. Тийм ч учраас хүүхдүүд манлайлдаг, оролцдог, үзэл бодлоо хилдэг, цөмөөрөө нэгдээл та тий асуудал нь энд байж та бидний асуудлыг хараач гэж хэлж чадах тэр л бид нар дуу хоолой хүсэж байна. Статистик харах юм бол 560 хүүхэд абортанд одоо охтууд 12-оос 17 насны охтууд шүү. За 371 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж байгаа. За энэ бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоо бол мэдэгдээд одоо бүртгэгдэж байгаа тоо болохоос биш мэдэгдэхгүй ялангуяа жижиг сум одоо орон нутагт хүнээс нуугаад хүүхдийнхээ амыг одоо бариад гэдэг юм уу те ингээд мэдэгдэхгүй байгаа ямар статистик юу байгаа гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Энэ арга хэмжээ нь охидтой холбоотой асуудалд анхаарах хандлагыг өөрчлөх, төрийн бодлогыг шинжлэх алхам болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.